Агуйд болсон аимшигын түүх болсон явдал. Энэ удаа Зэм Монголын ютубер Сувг Тавхэндэн 1990-ад оны үед болсон бодит амьдрал дээр тохиолдсон аимшигын түүхийг хүргэх гэж байна. Чингэлтэй дүүргийн Харьяат Амгалан Наранбаатар Амар Баясгалан гэх үеийн 3 залуу 1992 оны хавар Төв аймгийн Мөнгөн морьд сумын нутгаар буугын ивэр дүүж хитэн төгрөг хийхээр ярилцаж тохирон хотоос ойр зургийн бэлтгэн гарцгаасан байна. Залуус Мөнгөн морьдоос морь унцгааж эрлийн үргэлжлүүлсэн байна. Дэд морьтой болохоор нилээд шуурхаа явж их тайган дундуур ивэр хайж явсаар хинтийн руу орж ирцгээсэн байжээ. Дэдэнд санснаар нь ивэр олцсонгүй тул явсаар л байв. 3 дахь өдрөө залуус нэгэн том улаан ууланд тулж ирцгээсэн байна. Энд түр амрыг эцгээж мориноос бууцхан ойр зуур юм идэж уун тамхилан сууцгаав. Энэ хооронд Амгалан босч морь гарахаар яваад уулын баруун хойд вилтэн нэгэн чулуун агуй байгааг нөгөө хоёр том ирж хэлжээ. Наранбаатар энэ агуйг чөтгөр чулуунтай гэж нутгийнхны ярьж байсныг гинт санаж нөгөө хоёр том эндээс хурдан явъя гэж хэлсэн байна. Энэ агуйг чөтгөр чулуунтай тааруул бүү өөртөө гэж захиж байсан гэж хэлжээ. Дэрний яриаг нэг их ойшоогүй ин хамглан уугийн эдэн шуналтай зам хөдөлж дээр үеийн хүмүүс эд хөрөнгөө нуусан газраа чөтгөр чулуунтай гэж зуурхал тараадаг байсан гэдэг. Гурван орж үзхүү гэхэд нөгөө хоёр нь тэрний саналыг дэмжиж морьдон чөдөрлөөд гарч идэн буугаан бариад агуй руу орцгоожээ. Дойшоо дэмчир хүнхэр биш агуй наман дээр үнс байх нь сонин. Тэрний харсан хамглан нөгөө чөтгөрч нь гал түлж хоол хийж иддэг бололтой гэж хэлэн их л хөгжилтэй инэв. Залуус агуураа ороод цаашлах тусам бүгчм өмхий агаар үнэртэж байхаас гадна гар жидэнгийн гэрэлдээ сохор хар сарсан баг бахаа том ирэм могой хүртэл цагирлан хөвтөж байгаа нь нуруу руу хүйт оргиулна. Амгалан буцхуу гэхэд Наранбаатар одоо өнгөрсөн зүгээр урагшаа юу алттай автар мухарт нь байгаа гэж шавдуулав. Тэд явсаар агуй мухарт хүрээд эргээд хартал агуун аман дээр нэгэн хүн сүйтгэх шиг болов. Наранбаатар энд хүн байна уу гэхэд Амар Баясгалан юу байдаг юм бэ дээ чи сүйтрэл хараа биз гэж хэлтэл хаа нэгтээ эмгэн хүн тас хөхөрөх дуулдлаа. Дэрүүрийн дотор зарс хийж эргэн тойрноо харсан ч тэрхүү эмгэний дуу хаанаас гараад байгааг нь мэдэж чадсангүй. Амар Баясгалан бууныхаа замыг тачигнуулж хэмбэ гэхэд нөгөө хачин зэвүүн инээд улам тодорч хад цуурай туулан ойртов. Тэд гарахаар өөдрөө зүтгэгтэл өмнө нь бөөн шороо тоосвосч чийдэнгийн гэрэлд ямар нэгэн саарл амтэн гүйлдэж гарах хаалга хаана байгаа нь мэдэгдэхэн байж эхэлсэн байна. Амар Баясгалан тэрхүү саарл амтэн руу буугаан чиглүүлж байснаа гохоондарчлаа. Тэгтэл эрэгтэй хүн орилон ёолоход энэ тэндгүй чон уйлж баавгай хүрхэрч нохой гаслах дуулдаж чихэд дүлэрмээр болж эхлэв. Залуус бүгд ухарсаар агуу нүдэнд очтод чийдэнгийн гэрэлд нөгөө саарл дөрснүүд улам тодорч өгөрч ганцхан дээл толгой дээгүүр нөмөрсөн хүмүүс болж ирснээ дахиад нэг харахад алгуулна. Тэгээд дахиад л үзэгдэж эхэлнэ. Их хамглан чийдэнгийн хан руу тусахад эргэн тойронд нь амаан ангайсан араатан амьтад харагдаж байлаа. Гар чийдэн ч бас асч унтарч тасалдана. Тэрээр хоёр найзтай хүй Наранбаатар тэрнийг хараач гэхэд нөгөө амаан ангайд нүдэн ногооноор гэрэлтэх амьтдын дүрс үгүй боллоо. Гэтэл гэвгэнт бүх чимээ тэрч бүхэл эмгний хөхрөх хүртэл тасалцаар нам гүн болж чимээгүй болов. Одоо зөвхөн 3 залуугийн айсантан болоод түргэн цоглоход зүрэх амьсгаадхан л сонсогдож байлаа. Тэгтэл дахиад л нөгөө хүн амьтны ёолох
Гаслах хөхөрөгчмээ хадан авах хаг татах мэт нүргэлснэн ахаатал нам гүм болов. Гурван залуугийн айдас дээд эцэгтэн хурж ямар нэгэн далдын хүчин ирэх гэж байгаа мэт ар нуруур нь хүйтөргөж эхэллээ. Тэд гурван тийшин тасралтгүй харсаар нүтэнчиж нүлэмсэн асгаран гарч байлаа. Гарыг ивч хайшин гарахаач мэдэхгүй, зүгээр л үхлэн хүлээх зогсох мэт зөөрлөж хилэмгүй аимшигтай орчин байлаа. Тэгтэл нэг том амтэн алхах шиг ав хөдөргөж нөгөө амтд ихэд орилдсноо чимэн зүгтааж буй мэт аллагдаж сонсогдсоор алга болсон байна. Агун хан орой нэлдэн дөргөж залуусын дээрээс шороо тоос унж эхлэв. Нөгөө нүсэр алхаа улам ойртоход Наранбаатар муухай орлов. Нөгөө хоёр нь тэр нөрөө яаран гэрэл тусгавал түүний мөрөн дээр нь аль хэдийн үхэд өмхөрөд хөөчгсөн хар ирэн могой дамн унсан байлаа. Тэдний дээрээс удалгүй үгсэн царсан баг бахай сохор хар яла эрвэхэ шар шуу хүртэл унаж дав хийтэл цочоорсоор байв. Маш хүндалха улам ойртоход агуйн нэг хан цүм өсөрч битүү цагаан тоос шороо басв. Тэр хүү вожигнсэн шороон донд томоос том хүний дүрс ажиглагдахад залуус өөрийн мэдлгүй ухарцгаалаа. Тоос ажуухан замхарахад ганцхан саарл дээлөмсөн хүн цаашаа хараад зогсож байв. Тэгснэн тэр хүн мигшин уйлж байгаа нь залуус тодоос тод сонсогдож байв. Тэр том хүний мөр цээж чичигнэн хөдөлж байснаа агун хан дөргүүлэн тэдэнд рүү айжуухан эргэж харлаа. Залуус нүд цавчилгүй харж байтал нөмөрсөн дээлэн дотор зүгээр л арай яс байхын тэр. Залуус айсандаа хар тэнхэгэрэн бархирч үүдрүү гүйх гэтэл урд нь их дуу чимээ гарч дээрээс нь хад чулуу нуран ирлээ. Тэгтэл дээл нөмөрсөн ар ясны шүд хягтнан хүзүндийн зүүсэн урд эрхэн далайх агшинд дахин намган болж бүх зүйл өрдийн хിവэр болов. Залуусын нүдэнд юу ч үзэгдэх нь байж нөгөө өмбөхийн бөгчм агаарл өнөртөж байлаа. Гинт авын гарах хаалга бүдэг тусан харагдав. Тэд авын өдөр чигсэлдэн гарахад нөгөө эмэгний шоолонгүй хөхөрхөн ардан додоостод сонсогдож үлдэв. Залуус дуурагч инхээгүй болж арай ядан явсаар буусан отог дээрэн ирэхэд онгож ганцхан хэн мэдэгдэх нь байсан цэнхэр дурган дээлтэй өвгөн галыг насаачсан сууж байлаа. Залуус айж мэгдэн ухарцгаахад өнөө хөвгөн тус нутгийн хүн бөгөөд нэг будан гахай шарах дулан алдаж хаад араас нь мөшгөж явна гэж өөрийгөө танилцуулж залуусыг тайтгаруулв. Залуус агууд болсон зүйд зэрэглээ шиг явдлаас болоод ам нь эвлэхгүй зогсож байтал өвгөн та нар нэг юмнаас ихэд айжээ. Энэ уулч хүн айлах олон гүйдэлтэй хайрхан да гэхэд амгалан агуйн талаар өвгнөөс асуулаа. Өвгөн энэ агуйн түүх их уртал да. Бадрулт төрийн 14 дугаар он буюу 1880 оны сүүлчээр Сайнхан аймгийн Авирмитийн хошууны таяж Аравсал дөрж гихч анчин алд говчуураас зүгтаж гэр бүлийнхэн хамтаар Цэцэнхан аймагт ирсэн юм гинлээ. Гэтэл Цэцэнханы үед тэрнийг зүг буруулан явааг мэдээд манж нарт барьж өгөхөөр сэм тохиролцсон байна. Үүнийг нь гадралсан Аравсал дөрж нэг шөнө авгай хүүхэд үхэр малан аваад гинтийн нуруур зүгтэн гарчээ. Тэрнийг манж нар болон мөрдөгчд олхон байсан ч энэ айл гадаад ертөнцөөс бүр мөсөн тусгаарлагдсан гэдэг. Таяж Аравсал дөржин аваад эхнэр хоёр хүү бас нэг охин мөн 80 гарсан хөгшин ихтэйгэн ирсэн юм санж. Гэтэл удалгүй ганц охин хатгаа тосч ихэд халууран дэмэрж байгаад бурхан болжээ. Тэрний дараагаар хоёр хүү эхнэр л мөн л өвчин тусч ихэд халуурсны улмаас галзуурч өөд болцгооч. Хамгийн сүүлд хөгшин эхн Аравсал дөржид
Чи бид хоёрын агуугаас өгчл байж гарах юм байна. Тэгэхээр чи намайг алаад өг гэж гуйсан гэдэг. Тэгээд тэр ээжийнхэн үзүүг мушиж хороосон бөгөөд аравсал төрж бүх цогцыг зэрэг зүүлэн тавьж байгаад дараа нь өөрийнхөө амийг ивүтгсэн гэдэг. Энэ явдлаас хойш энэ агуйг тайжин агуй гэх болсон гэдэг. Гэж хэлээд залуусыг аман анган чагнаж байх хооронд нөгөө хөвгөн босоод модон дүндүр ороод явчихсан гэдэг. Тэд тэр өвгнийг цай уулгахаар араас нь очиход газрын гавар орсон мэт алга болсон байжээ. Залуус гिचнэн ирж хайсан ч тэрхүү нууцлаг өвгнийг олоогүй. Мань гурав аимшиг дөрүүлсэн авъя хачин түүх жигтэй уулнаас альбал хурдан явцгааж хари бүрээс уралдаж айлбарадан ярьж хонцгоожээ. Нэг хэсэгтэн шин өрөөж гарч чадахгүй чанга дууч минээс цочиж тухтай унтаж чадахгүй хар тарж зүүдлэн сэрж сүулдэ хагас солиорлын байдалтай болоход артажлал гараад шашин шүтлэг жилүүтэй болсон цаг байсан тул лам хувргаар явж засал ном хийлгүүлж байж зүгээр болцоож. Дараа нь энэ аимшиг түүхэн ярьсан байдаг.